FM 104.5 радио эрүүл мэндийн булангаараа сонсогч та бүхнийхээ эрүүл мэндтэй холбоотой хамгийн хэрэгтэй мэдээллийг хүргэхийг зорддог үлээ. Ингээд энэ удаад бид цусны даралт ихсэх, манайхны ярьж занснаар даралт ихсэхэд дараах шинж тэмдгүүд илэрхэнэ. Үүнд нүд харанхуйч дотор муу гарах, толгой эргэх, чих шуугах зэрэг шинж тэмдэг илэрнэ. За тэгээд сонсогч та бүхэн маань эдгээр шинж тэмдэг танд болон таны ойр тойрны хэн нэгэнд анзаарагдах юм бол ийм тохиолдолд та яаралтай түргэн тусламж дуудан эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй шүү. Өө эмээ та яаж ийна? Эмээ зам төгжрээтэй такси олддоггүй. Минийхүү эмээгээ зам дагуу 13 дугаар хороод дургуулгаад өгөөч. Юу таныг хөргөх вэ? Наатан нүдүрлзээ толгой эргээд толгой өвдөд явж чадахгүй замын хажууруугаараа зогссон байж тээ би эмээ. За наад чи яг даралт минийхүү эмээгийнхаа даралтын юмнаас очихоо. Оо эмээ минь би хамаагүй эм хэрэглээд байдаг юм уу? Минийх өгөн даралтмаар тэгсдэггүй шүү дээ. Наад чи даралт минийхүү уучих. Хөө минийхүү яаж ийна? Хөө минийхүү яава? Мөн хамгийн энгийн жишээ бол даралтаа үзүүлэх, даралтаа хэмжих юм. Даралтаа хэмжээд сурчвал таны даралт хэд байгааг мэдчих. Бас нэгэн урдчлан сэргийлэх арга хэмжээ юм. Эрүүл мэнд саруул ухаан оршин. FM 104.5 сонсогч та бүхэндээ өдрийн хөтөлбөрөөр өргөжлүүлэн хүргэж байна. Ууташгүй сэрүү. Яа. Та санаа зовтгүй эмнэлэгт байна. Хэн бэ нэр? Дурч. Нас хэд вэ? 45. За, та даралт ихтэйгээ мэддэг байсан уу дорж байгаа? Хүн хөлний үзүүлээд байдаг шүү дээ. Таны даралт өндөр вэ штэ. Ерөөсөө та өмнө үзүүлж мэдчихэж байгаагүй юу? 45 настай. Тэгээ ийм жин ихтэй. Ингээд тэгэхээр таны даралт бол ихсгэл юм байх магадлалтай юм байна да. Ямар нэгэн зовир бол өмнө ерөөсөө мэдчихэж байгаагүй юу? Ямар нэгэн зовир гарч байгаагүй. Даралт ихтэй үед ямар ч зовиргүй явдгийн штэ. Зовиргүй олон жил явна. Тэгэхээр та заавал даралтаа одоо энэ 40-оос дээш настай тэгээ ийм жин ихтэй ийм байгаа тохиолдолд жил бүр та даралтаа үзүүлж явах хэрэгтэй. Одоо та нэгэнт даралт ихтэйгээ мэдсэн юм чинь тогтмол юм уу наа. Тэгтээ яг өөртөө тохирсон зөв юмыг болж уун. Нэгэнт юм ууж байгаа юм чинь та бүр насан туршдаа тогтмол уужээж энэ даралтаа та хянаа шүү. Тэгэхгүй бол нэг уугаад нэг зогсоод байх нь таны даралтанд нэг л тийм хянагдахгүй байдлыг бод үүсэх учраас та заавал даралтны юм тогтмол эмчийн хяналтанд оруулах шүү. За. Та өөрийнхөө даралтны төвшинг мэдэх үү? Даралт ихсэлд шинж тэмдэггүй удаан явдаг тул та эмчэд үзүүлж даралтныхаа төвшинг мэдээд аваарай. 120-80 гэсэн тооноос дээш тоо хэрвээ танд хэлж байвал та эмчийн хяналтанд байж даралт ихсэлтэй эмчилж байна.